Улсын драмын Эрдмийн театр 95 дахь үзүүрийн жилээ Хөдөлмөрийн Баатар, ардын орон зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхавг Сурангийн Үгүйлэгдсэн хайр жүжигээр нийлээ. Үгүйлэгдсэн хайр жүжигт нийгэмд үгүйлэгдэж байгаа хүнлэг, нинжин сэтгэлийн тухай өгүүлжээ. Одоо ч гэсэн бидэнд үгүйлэгдэж байгаа их зохиолчтой бүгдээрээ хамтдаа михийн ёсё. Үгүйлэгдсэн хайр жүжигийг төрийн сойрхолд урлагийн гавь зүтгэлэн Наранбаатарын найруулгаар шинжилэн тавьж байна. Энэ жүжигийг анх 1988 онд найруулагч Санчиг Данг тайзнаа амьлуулж байсан бол 2015 онд ардын жүжигчин найруулагч Найдан Дорж найруулан олонний хүртэл болгож байжээ. 21-р зууны үзэгчдийн бодол санаа тэгээд нөгөө хөтөлж явах, оюуны түүчээ байх гэдэг утгаа бариад одоо ингэ үзэгчдийн хүртэл болохоор явж байна. Тэгээд Лхавга ахынхаа бүтээлийг хийгээд бит хоёр амьд цэрүүн байхад Лхавга ах би дүүгээрээ нэг жүжиг хийдгийг нэгээд тэгээд ганц хоёр жүжиг буцсан юм аа. Тэгж яагаад яг ах маань хорвоогийн мөнхсийг үзүүлсэн. Гэвчиг өнөөдөр надад бол Лхавга ахынхаа жүжигийг энэ бүтээлийг гаргаж байгаадаа их баяртай байна. Хүнд ямар ч хайр дутагдаж болно. Хүн болгонд гэхдээ хайр дутагдаж байдаг. Хин нэгэнд хайр өгүүлэгдэж байдаг. Манай жүжиг үзээд хин нэгэн ингээд гэртээ харахтаа ч юм уу, ээж рүүгээ залгаад ч юм уу, хайртай хүн рүүгээ залгаад хайртай шүү гэж хэлхийг хамгийн их хүсэх байх гэж би бодож байна. Үгүйлэгдсэн хайр жүжигийг дахин тайзнаа тавих санал санаачлагыг Бавуугийн Лхавг Суран сангаас гаргасан байна. Яг манай өвөөгийн иргэний үнэлэхэн дээр болохоор 1944 оных гэж байдгийг. Өөрийнх нь яриагаар би 45 онд төрсөн гэж ярьдаг. Тэгэхээр энэ жил болоод өнгөрсөн жил энэ жилд нь нөгөө 80 насны ой тохиож байгаа учраас бүтээлийн амьд байлгыг гэсэн үүднээсээ хийж байгаа ажил. Энийн араас кино хүлээгдэж байгаа. Кино ажил маань бүх эвлүүлэг монтаж нь хийгдээд дууссан. Энэ бүтээл нь зохиолчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэх уран сайхны бүтээл болжээ.